Нойрны талаарх сонирхолтой баримтууд. Хүн амьдралынхаа 3/1-ийг унтаж өнгөрүүлдэг. Насанд хүрсэн хүн хоногт 7-9 цаг унтах ёстой бөгөөд 50 нойрсхийг чанартай сайн нойр гэж үздэг байна. Хэрвээ танаа гэр бүл сайн унтаж амарвал хүүхдийн өсөлт хөгжилтөнд эергээр нөлөөлж, өвчний эдгэрэлт хурдан болж, биеийн жингээ хэвийн хэмжээндээ барьж, өвчин тусах эрсдлийг бууруулахад нөлөөлдөг ажээ. Харин хангалттай унтаж чаддаггүй бол дараах сөрөг үр дагаврууд гарч болно. Үүнд сэтгэл готролд өртөв, сэтгэл тайван бус, түгших зэрэг сэтгэл зүйн өөрчлөлтүүд явагдана. Ялангуяа хүүхэд бас өсвөр насныханд харилцааны асуудлууд үүснэ. Мөн артерийн даралт ихсэх, зүрх судасны эмгэг, тархины харуулт, бөөрийн эмгэг, тархалт болон чихрийн шижин өвчин тусах эрсдлийг нэмэгдүүлдэг. Тийм болохоор та тайван нойрсхийн өмнө орчны гэрэл, дуу чимээгээ багасгах, орд ирээ тав тухтай байлгах, унтлахын өрөөгөө сэрүүхэн байлгаж, тогтмол цагт унтаж хөвшээрэй. Оройд зөөлөн сонголт хийх, өдрийн тэмдэглэл бичих, ном унших, бясалгал хийх зэрэг нь таныг чанартай унтахад туслах болно.